Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Адр анир нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээв сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс нь эм нь хүнс байвал зохистой урайтай Химлая брендийн аль биесны дистрибьютор Цахиур төмөр компани, за мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи хамтран ажиллаж байна. Студид зандаг цэнгэл орноор бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол нас барсныхаа дараа алдаршсан 10 сод хүн. За өдрөмд. Өдрөмд. За гоц авиас бэлэгтэй мөн хосгүй хувь тавилантай хүнд амьд ахуйх нь болон амьсгал хураасныхан дараа гэдэг хоёр амьдрал байдаг гэдэг үг үү. Харин зарим онцгой содон үхлийн дараах суу алдарнд бүр ямар хуу хэмжээнд хүрэхийг төсөөлж зүрхэлгүй байсараад нас эцэлдэг те. Тэгэхээр яг тийм сод хүмүүсээс буюу нас барсныхаа дараа алдаршин танигдж алдар нэр нь бүр үеийн үед урсгалаар бас бүрийн наас холын Монгол улсаас тий одоо бүр зингэл баяр бид хоёр бүр хэдэн зуун жилийн дараа хүртэл одоо тэр хүнийг дурсах хэмжээний ийм 10 алдаршныг онцолж байгаа. За тэгэхээр за нэгтэн за мэдээж бүр энэ олон хүнээс эхэлж болгочихсон зориуд хамгийн хайртай хүнээс эхлэх гэдэг юм л. Энэ бол Винсент Ван Гог. За өрн дахны урлагийн түүхэнд хамгийн алдартай, хамгийн нөлөөтэй мөн олонний сэтгэлийг хамгийн ихээр татсан уран бүтээлч гэвэл орчин цагийн олон хүнтэй энэ Нидерландын зураач Винсент Ван Гогийг нэрлэнэ. Гэхдээ Ван Гог амьд цэрүүндээ бүр маш ядуу даржин. Тэгээ сэтгэл санааны үнэхээр гүн хямралтай, гуйж ганцаардсан тийм хүнд хэцүү амьдрал үтсэн. Хэдий 10-аад жил идэвхтэй зураач байсан ч гэсэн түүнээс 2100 гаруй бүтээл 10 жилийн дотор. Түүний дотор 860 орчим бүр тосон будгаар тосон зураг үлдчих хоцорсон. Гэтэл амьдтай ганцхан зураг зарж боловсон шүү дээ. Red wine юу л нэг усан үзмийн талбай гэдэг нэртэй ганцхан зураг зарж нөгөөд нь өндөр үнээр бишээ хөрх. Гэтэл одоо Ван Гогийн зургууд бүх цаг үеийн хамгийн үнэтэй уран зургуудын тоонд багтгалсан. Энэ бол үнэхээр хувь тавилангийн даажин хоржоонтой зүйл. Ван Гог тэгэд сэтгэл гутарлаад авч чадаагүй. Тэгээ мөн уран бүтээлчийн тэр нэг ганцаардлаа тисэж твчгээ байсандаа болоод 37 наснда өөрийнхөө амиаг үтгсэн ба. Харин нас барсныхан дараа төрсөн дүү Теод нь бүх зураг нь өвлөгдөж. Тэгсэн хөөрхий төрсөн дүү Теод ахаасаа 6 сарын дараа бас өвчнөр өдөлдсөн. Ингээ ах 2 би биэндээ маш хайртайс. Би биэндээ мянган загтал бичсэн Тэгсэн Теогийн харин дүүгийнх нь бэлэвсэн эхнэр Йоханна Ван Гог Бонгер хадам ахыхын бүтээл төрөлийг бүр хадгалж хамгаалаад олон нийтэд таниулахад тэр гол үр гүйцэтгсэнийг харин олон хүн мэдэхгүй байж маад. Тэр бүсгүй л хадам ах талигаач нөхөр хоёрын дурсгалыг хүндэтгээд Винсентийн анхны хэдэн үзэсгэлэнг бүр өөрөө үр зээл 50 байж гаргасан. Тэгээ бүр хоорондоо бичлсэн нөгөө гоё цагтлуудыг нь 1914 онд 3 дэвтэр болгон хэвлсэн маа шүү дээ. Түүнээс хойш бүр эн чин алдарт сууд зохиолчийн талаар зураачийн талаар ярьж байгаа мөртлөө мөн сууд баг зохиолчийн талаар ярьж байгаа юм шиг тий. Загтлуудаас нь тий. Энэ уран зохиолын үнэт үг гэдэг бас энэ Ван Гогийн загтлууд одоо олон хэлээр тасралтгүй хэвлэгдэж байна. Гайхалтай зургууд нь сая хүний сэтгэл оюуныг тижээнд тэтгэж байна. Одоо тэгээ манай нэг найз гэрлээ гэд найзаад. Ван Гогийн Винсент Ван Гог дүүдэ бичсэн загтлууд гэдэг ном бүр энэ нөгөө загтлуудаас нь ингээд бүгднгийн энэ чинь нөгөө яахан бол хідэн ном болох учраас ямар ч нэг ном гаргасан шүү дээ. Тэр номын хэсгээс нуурч өгөө илээ дүүдэ бичсэн загтлын тий. За Винсент Ван Гог дүүдэ бичсэн загтлуудыг 2023 онд гаргасан ном тийм ээ. За гэрлээ орчуулагч гэрлээгийн орчуулснаар та бүхэндээ. Дүүдэ бичлгүй их удсан болохоор бас өөр учир шалтгаан бий болохоор үзэг цаасны нийлүүлэхээс хойрогшин суулаа. Чи бид хоёр хин хинээсээ холдож хүнд ирчээ. Би чиний бодсноос ч илүү чамаас хүнд ирсэн мэт. Тэгэхээр захиа бичилцгээ болснон дээр үзье. Чи намайг шахаж шалаагүй бол би энэ янзаараа тагчиг болчих магадлалтай л байлаа. Чи л намайг шалсаар байгаа захиа бичүүллээ. Эйтэнд байхдаа чамайг 50 франк л гээсний чинь мэдсэн. Тэр мөнгийг би дуртай дургу хүлээж авсан. Мухардаж төөрч бөдөлсөн надад авахаас өөр арга үлдээгүй. Чиний дуулснаар би Боринажид эргэж ирээд байна. Чи магадгүй та яагаад их сургуулийн боловсрол эзэмшээгүй юм бэ гэж асууж болох юм.
дэндүү үнэтэй болохоор нь сураагүй л гэж хэлэх байна. Тэгээд ч өдгөө олж мэдсэн бүхэн минь их сургуульд сурснаас дутхгүй гэдэгт би юу эргэлздэггүй. Өөрийн замаар явхад хамгийн гол нь үргэлж тасралтгүй урагш тэмцэх ёстой. Эрэл сурлаа зогсоож азнуул өгснээс ялгаагүй. Би ийм л бодолтой. Урагшлах ёстой. Тэгвэл юунд зорино вэ гэж асууж мэдх юм. Зорилго минь цагийн аясаар алгуур аажимдаа зөв чиглэлд тодорно. Таталбар ноорог болж, ноорог дээр нухацтай ажиллаж, зэрвэсхэн үзэгдээд өнгөрсөн бүдэг бадаг төсөөллөө нямбайлан тодруулахын хэрээр уран зураг амьлан буй болно. Ээлжлэн солигдсон он цагийг эргэн санахад ирээдүй алсаа, ирж барамгүй их зовлон бие сэтгэлийг түлхэн холдуулах болдогсон бол миний муу тал зугтаад явчихмаар хүчээр ажлыг төсөөлөн бодоход, намайг нүд салгалгүй ажиглаж байгаа хүмүүсийн тухай эргцүүлж суухад, зорьсондоо хүрэхгүй аваас намайг бүрнээ ойлгож муучлан буруу шаахгүй ч сайн сайхан чин шудраг сайшаал өрөөлтөйг ялгаж салгадаг хашир туршлагатай тэр хүмүүс. Бид чиний төлөө бамбар барьж замыг чинь гэрэлтүүлсэн, чаддаг бүхнээ хийсэн. Гэтэл чи сэтгэл зүтгэл гаргав уу? Бидний хичээл зүтгэлийн үр жимс хаана байна гэж харцаараа асуухыг зөнгөөрөө мэдрэх юм. Энэ тухай үүнээс гадна тоочж барамгүй өдий төдий юм нас яввч дундрахгүй нэмэгдэх зовлон бэрхшээл, гансрал, шаналл, амжилтанд хүрч чадалгүй алдаж адлагдана гэх айдас төгшөөрийн тухай эргцүүлэн бодоход буй бүхнээс холдмоор санагддаг нуух юм. Гэхдээ л би урагшилсаар хаширлан халшрагч айдсаа давж алдаа оноогоо засна гэдэгтээ найдан урагшилгасаар замд хөндлөсөх саад бэрхшээлийг туулан сансан зоригтой хүрнэ гэсэн итгэл тээсээр явна. Бурхан таалвал хайртай хүмүүсийнхээ өмнө, хожмын үеийнхний өмнө өөрийгөө зөвтгөж чадах үзье. Яг энэ дэр бүр одоо Ван Гогийн сүн сонсч ивэл хожмын үеийнхэн чинь зөвтгөхөөр орохгүй бүр шүтэн бишрээд одоо бүр ханахгүй шүү дээ. За ингээд нас барсныхаа дараа алдарсан 10 хүнийн нэг нь Ван Гог гэсэн байна тий. За дараах нь Вивиан Мейер гэдэг нэг бүсгүй байгаа. Энэ болохоор яасан гэхээр 2009 оны 4-р сарын 4-р сард 83 наснда нас барсан. Одоо бас 16 жил юм. Тэгсэн энэ бүсгүй юугаараа тийм алдарсан гэхээр насан туршдаа 150 мянга гаруй гэрэл зураг авсан байна. Уулна 150 мянга гаруй. Гэхдээ хинч тэрийг үзүүлэхгүй танигдалгүй эсрэгэд өөдөлчих. Чикаго хот, Нью-Йорк хот, Лос Анжелесийн гудамж талбайд ингээд голдуу авсан мянган гэрэл зургийн хайснуудынх нь дийлийнх нь бүр угаагдаг байсан. Тэгэд тэгсэн чинь Чикагод амьдардаг хуучны гэрэл цуглуулагч Жон Малух гэдэг хүн энийг 2007 онд илрүүлж байгаа байхгүй. Нас барахаас нь 2 жил юм. Ийм гой зураг байсныг нь. Яасан гэхээр энэ бүсгүй 40 жил хүүхэд асрагчаар ажилласан. Насаараа ганц би амьдарсан. Вивиан Мейер гэдэг энэ бүсгүй насныхаа эцэст бүр түрээсийн мөнгөөр төлж чадхааргүй тийм зутруухан одоо аж төрсөн ба. Тэгсэн арга буюу өөрийнх нь насаараа тэр авсан хэдэнтэй 150 мянган гэрэл зураг гэдэг шүү дээ. Тэр хайснуудаа дүрс бичлгүүдээ худалдсан ба. Түрээсний байр түрээсээ төлөхийн тулд. Тэгсний энэ Малух гэд одоо тий энэс гадна 2 хүн ингээд 3 хүн үүнийг нь худалдаж аваад тэгсэн дундаас нь урлагийн хосхүү бүтээл болох энэ Майерын зургуудыг тэд олсон баг. Юу байгааг нь мэдэхгүй зүгээр л ингээд угаагүй хайсуудыг л авсан баг. Зүгээр тий хазаа үзэж байгаа. Яг л тэтэн чинь хэдэн мянга зураг авах учраас. Тэгсэн Малув 2009 оны 10 дугаар сард одоо энэ 83 наснда таал төгснөөс нь хагасчлалын дараа энэ бүсгүйн зургуудыг байршуулсан тийм өөрийн блогийг Flickr сайттай холбочихгүй юм. Гэрэл зургийн Flickr-тэй. Тэгсэн хэдэн мянган хүн дэлхийд даяар Вивиан Мейер гэдэг энэ гайхамшигтай гэрэл зурагч амьдарч байсныг олж мэдсэн байна. Мейерийг өдгөө бүх цаг үеийн хамгийн онцгой авьяаслаг гэрэл зурагчны нэг гэж үздэг. Дэлхийн өнцөг болон бүрд үзэсгэлэн одоо дэлгэгдэж амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх Вивиан Мейер эрэл гэдэг баримтат гэдэг бүр 2014 он 13 онд гараад энэ Нобелийн шагналд өрсөлдөж илаа шүү дээ. Госкрийн шагналд үнэхээр гайхалтай зурагчтай бүр. Та бүхэн Вивиан Мейер гэд бичээрэй.
тэр нэг гудамжны тэр зургуудыг үнэхээр гоё харуулсан мэт. Зүгээр эгэл жирийн юм амьдралын гарсан зургууд нь тий. За ингээд нас барсныхан дараа одоо алдарсан 3 дахь. За Джефф Бакли maaхан Халелуя гэдэг дуугаар нь их сайн мэдэх бах та ер нь. 28 наснда мансууруулах бодис хэтрүүл амиа алдсан дуучин хөгжимчин нэг хүн байд. Тэр нь болохоор Тим Бакли гэдэг байхгүй. Энэ Джефф Баклигийн аав нь. Бас хачин гоё дуутай. Бүр яг аавтайгаа адилхан цэл залуугаар 30 наснда Миссисипи мөрөнд эндсэн энэ Джефф Бакли өдгөө цор ганц цомог гэрээсээрээ хөгжмийн түүхэнд мөнхрөн үлдсэн залуу. Гэхдээ Бакли амьд ахуйда Лос Анжелес, Нью-Йоркийн хэдхэн дүүрэгт зөвхөн нэг хөгжмийн нэг хүрээнийх нь л танигдсанаар бусдаар нэр алдар олж чадаагүйсэн. 94 онд гарсан тэр гэрээс цомгоо сурчлахаар Америк, Европ, Япон, Австралиар аялан тоглосон ч гэсэн амжилт олоогүй. Мэргэжлийнхнээс болохоор олон магтаал үг сонсож байгаа уулна. Гэхдээ цомгийн борлуулалт нь гайхгүй болохоор дэлхийн интер танихгүй байхгүй. Тэгсэн Бакли 2 жилийн дараа 96 онд ахин нэг цомог бүтээхээр Теннесси мужийн Мемфис хот руу нүүсэн ба. Харин шин цомгийн ажилдаа дөнгөж эхлүүлээд байхдаа 97 оны 5 дугаар сарын 29-ний үдш бичлэгт хамт орох хөгжимчтэй хүлээх зураа Мемфис хотын нэг дундуур нурсдаг Миссисипи мөрний нэгэн салаа чонон голын бомб гэдэг газар сэлж байгаад хөрх амиа алдсан. Түүнийг амиа хорсон эсвэл мансуурсан байсан гэх яриа зүгээр гарсан л та. Гэхдээ үхлийн шалтгааны албан ёсоор хамгийн гол нь нөгөө золгүй осол гэж үзсэн. Тэгэхээр Джефф Баклигийн бүтээл туйруулн нас барсныхан дараа баг дэлхийд даяараа төгсөн. Тэр цор ганц цомог нь бол одоо тэр нөгөө грээсгээ цомог баа штэ. Тэр чинь бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн бүх хүн төрлөختний штэ бүр дэлхийн нийтийн бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн 147-д бичигддэг байхгүй. Чи дэлхийд тэр хэдэн сая цомог байгаа штэ. Би үртэл 2 цомог гаргаж ирсэн гэж. Нэр. Яа амар дээгүрч гэж чинь тий. Ингээд энэ цомог анх гарснаас 10 гаруй жилийн дараа олон улсын чартад багтчихсан бүр. Тэгээ Джефф Бакли өөрөө болохоор бүх цаг үеийн хамгийн агуу дуучид гэдэг олон 10 жагсаалтад мөн нэр нь бичигддэг болсон. Леонард Коэний Халелуя гэдэг дуу байдаг. Түүний энэ Джефф Баклигийн ковер гэдэг байхгүй. Гитартай ганцаархнаа дуулдаг. Үнэхээр гоё. Тэр ковер нь гэтэл нас барснаас нь 10 жилийн дараа 2007 онд сингл болон гарснаас хойш бүх цаг үеийн хамгийн агуу сод бүтээлийн нэг гихцэр байгаас. За хоёлаа хамтран ажиллаж байгаа танилцуулаад цаана дахиад олон баг. Харамсалтай юм аа те. Нас барсныхаа дараа алдаршсан хүмүүс нь үнэхээр харамсалтай байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүнс нь эм нь хүнс байвал зохистой өрөөтэй Химлая брендийн албан ёсны дистрибьютор Захиур төмөр компани манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр танд одоо шээх үед хорсоох, ойр ойрхон шээс хүрэх, эсвэл одоо шээс чинь бүрэн гарахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөх ийм шинж тэмдэг ажиглагдчихвэл одоо шээсний замын халдвар буюу циститийн шинж байж болно. Тэгэхээр та ер нь санаа зовхгүй болохгүй. Ягаад гэвэл дэлхийд даяар жил бүр 404 сая хүн одоо шээсний замын халдвараар өвчлөдөг гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө одоо анзаарахгүй за яах вэ гэдэг өнгөрөх асуудал биш байгаа юм. За цаг тухайд нэмжлэхгүй бол халдвар даамжирч таны бөөрийг ч гэмтэх бас эрсдэл байна. Тэгэхээр Химлая брендийн 100% ургамлын гаралтай гэдгээр маш даваа талтай. Та ямар ч одоо нэг антибиотик ч юм уу хэрэглэхгүйгээр ургамлын гаралтай имийг сонгож хэрэглэх нь бас бидэнд айгүй тийм сэтгэл санаанд ч сайхан байдаг шүү дээ. Тэгэхээр бөөр шээсний замын халдварыг дарангуйлна, дахилтаа сэргийлнэ, бөөрийн чулуу үүсэх эрсдлийг бууруулна. Тэгээ удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй, үр дүн клиникээр батлагдсан бүтээгдэхүүн. За бөөрөө бүндийтэл бөөцөл гэд манай цэстон хэлээд байгаа. Химлая брендийн цэстоныг ерөөсө бүх сүлжээмийн сангуудаар хөдөлталж байгаа. Танд одоо ямар нэгэн бөөр өвдөх би бол бөөр өвдөхөөр цэстон очдог байхгүй юу? Энэ нас барсны дараа алдарсан 10 сод хүн гэдэг энэ манай 10 цагийн мен дээр 2017 онд нийтлэгдсэн нийтлэл байхгүй юу? Найз нэг бол хавагдлан миний чинь бичижсэн. Тэгэл хавагдлан чинь өөрөө энтгэгт сая жил сурсан. Ер нь ингээд түүний зорилго бол энтгэх хүн болж хувирах шүү дээ. Энтгэх бүсгүй болж хувирах. Тийм зорилготой шүү дээ. Бүр энтгэхээр өвчлцэн. Бид хоёр энэ нөгөө Химлаяч нөөрэ энтгэхийн Бангалорч гэдэг байхгүй. Тэгээ бид хоёрын угаасаа лавглан бид хоёр чинь сайн найзад байхгүй. Тэгээ бид хоёр ер нь энтгэхээр ахиж нэг аялах гэдэг. Би урд нь явж лээсэн л да. Тэгэхдээ яг Бангалорт нэг Химлая үйлдвэр үзэх магадлал энэ жил амар өндөр байгаа ш. Тэгэх юм бол угаасаа яг үйлдвэр дээр нь очиж та бүхэнд те яг жижигхэн чамаг нэвтрүүлэх хийнэ. Яаж энэ ургамлыг те яг ингээд хүнд хэрэгтэй юу бол тийм одоо нэг те им болгож хувиргадیں гэдэг бас. За дараах нэхгүй. Нас барсны дараа алдарсан энэ эрхэм Грегор Мендель гэдэг
Мендел алин дээр өргөлдөнөд юм бол Менделийн хууль. Мендел хуучнаар Австрийн эзэнт гүрний хойд хязгаар одоогийнхоор Чех улсын нутагт нэг герман хэлтэй гэр бүлд мэндэлсэн энэ хүн яасан гэхээр зүгээр хувраг хүн байхгүй. Христийн санварт хүн. За. Гэлэн. Тэгэхэд бас Брно хотын Гиген Томсын хийдийн хамб ламын бүр. Хийдийн хамб. Түүнээс гадна биологч, цаг урч, математикч байхгүй. Ингээд 1856-аас 1863 оны хооронд тэр нөгөө хийдийнхэн сүмийнхаа арын цэцэрлэгт олон зүйлийн вандуу тарьсан байна. Янз бүрийн вандуугийн олон төрлийн сортыг. За. Тэгээд тэр вандуугаар туршилт хийгээд генетик буюу гарвал зүйн ухааны олон суурь онолыг боловсруулсан. Газар газрын малчид, тариачид ер нь бол амтан урамлыг төрөл зүйлээр нь ялахын хажуугаар хооронд нь ингээл үржилд оруулаад ирлийзжүүлдэг ч юм уу те. Үүний олон давуу талтай хэдэн мянган жилийн турш хүндрэлтэй мэдэн шүү дээ. Одоо чинь те нэг за сарлаг үхэр хоёр те ирлийзжүүлэл хайнаг гардаг ч юм уу. Тэрийг одоо чинь монголчууд сайн мэднэ. Одоо илжиг адуу хоёрын дундаас луус ч юм уу. Эсвэл зүгээр нэгэд одоо хар бухнаас цагаан үнэ хоёрыг хооронд нь тэ эвсэлтүүлвэл ямар өнгөтэй тугал гарах бол гэдэг ч юм уу. Энийг зүгээр ойлгоод байгаа шүү дээ. Энд чинь хэдэн мянган жилийн турш ажигласан. Гэхдээ цаад учир шалтгааныг хинж тайлбарч чадахгүйсэн. Харин Мендел судалгааны ажлаараа хээлтэгч, хээлтүүлэгч хоёрын аль нэгнийхэн шин чанар ирлийцсэн тэр зүйлдээ аль нэгэн заавал хамгаалдаг. Нэг үгээр удамшлын сул дорой болон илүү хүчтэй нэгж гэж байдаг ойлгосон ба. Ингээ зогсохгүй тэрхүү тэр нэгжийн бүтцийг математикийн аргачлаар тооцох томьёо гаргасан гэсэн үг. За тэгэхээр үүнийг яг хүүхэд багчууд сонсч ивэл яг монголчууд маань нөгөө морь малдаа гэсэн амчин зүгээр үхрээч шавч. За. За. Завлаа үнэ байлаа гэж бод. За тэгсэн нэг цагаан бух байлаа гэж бод. Тэр хоёр ингээд юу яаш тэ эвцэлтлээ те. Тэгэх юм бол тугал нь улаан тугал гарах уу, цагаан тугал гарах болохгүй. За. Тэгэхээр хэрэг бухынх нь гээ дамгаалах юм бол Цагаан гарах нь. тийм цагаан гарна. За ингээд энэ хоёрын дундаас 3 жил дараалаад тугал төрсөн бол гурлаа цагаан гарах юм. Яг л нөө бух нь гений дамбуу учраас. За. Гэтэл энэ 3 тугалцсан цаашаа явахдаа Улаан гарах явчих. дундаас нь улаан гарах магадлал нь нэмэгдээ явчихдаг. Хэрв энэ хоёрын ген аль нь яг тэнцээвэл ямар тугал гарах вэ гэхээр алаг тугал гарах. Хөрхи. Тий. Гэх мэтийн зүйл гэхгүй. Энийг яг математикаар гарна. Жишээ нь шар вандуу байла, ногоон вандуу байла. Энэ хоёрыг Мендел яг үнэхээр ирлийжүүлсэн байхгүй. Тэгсэн чинь шар нь дамгаас учраас түүнээс 100 ингээд вандуу үр гарсан 100-уула шар байсан байхгүй. Харин дараа нь тэр гарсан нь тэр 100-га хооронд нь ихэд ингээд одоо тий вандуу болгож чад. Тэгсэн чинь тэрний харьцаа нь 30% ногоон гарсан байхгүй. Ингээд цаашаа ингээд ногоон ингээд нэмэгдээ явчихна. Гэтэ шар нь дамгаа хэвээр байна. Гих мэтэр. Хэрв цагаан вандуу, улаан вандуу гэж байдаг гэж бод. Байдгүй л да зүгээр. Цагаан вандуу, улаан вандуу гэж байдаг гэж бодох юм бол тэгэх юм бол улаан дамгаах юм бол эхний 100 улаан гарах нь шүү дээ. Гэтэл энэ хоёр аль нь дамгаа бол яах вэ тэгвэл. Тэгэх юм бол ягаан вандуу гарна гэсэн үг. Оо. Тий. Ерөөсөө энийг л яг математикийн аргаар бүр ингээд ойлгуулцаах хүндрэлтэнд. Математикийн аргаар ойлгуулсан хамгийн чухал юм тий. Ер нь ойлгоод байгаа ч гэсэн. Тэр бүтцийг өнөөдөр бид нэр ген гэж нэрлэдэг. Тий. Тэгээд 1866-нд анх хэвлэгдсэн судалгааны ажил нь гэтэл хин ч уншаагүй. 40 гаруй жилийн дараа буюу Менделийг сүм хийдтэй бүр ажин түжин сууж хам ламын ажлаа хийсээр 61 наснда өөд болсноос нь хойш бүтэн 16 жилийн дараа 1900-д л анх шинжлэх ухааны хүрээнийхэн танигдж бүрэн дүүрэн үнэлэгдсэн байна шүү дээ. Өдгөө тэгээд энэ гавийг нь үлээ түүнийг орчин цагийн гарвал зүйн ухааны эцэг гэж үздэг. Мөн биологийн удамшил буюу удам зүйн үндсэн ойлголтуудыг Менделийн хууль гэж үздэг. Бид нар энийг хэрэг би буруу санааг бол би 7 дугаар ангийнхаа хичээл дээр яг үүнийг үзчихсэн. За дараагийн алдартай бол Джейн Остен. Английн Хэмпшир нутгийн хөдөө бууйдд насаар амьдарсан энэ эмэгтэй 41 наслсан. Англи хэлт уран зохиолын түүхэнд хамгийн хурц ухаантай, хамгийн баялаг өрнөлттэй, хамгийн романтикийн тоонд орох 6 роман бичсэн бүсгүй. Эдгээр түүнийг 18 дугаар зууны сүүл хагасын уянгийн халилаар дүүрэн орман тэр бичиглийн өнгө аясыг нь 19 дугаар зууны ихэнх үеийн реалист
нийгмийн сэдвт хэлбэрлүү шилжихэд голлох үүрэг гүйцэтгэсэн зохиолчдын нэг гэж үздэг. Нас барахаас нь хэдхэн жилийн өмнө эхний дөрвөн орон болох Мэдэхгүй ба Мэдрэхгүй, Ихэрхэл эндүүрэл, Mansfield Park, Emma гэд энэ дөрвөн зохиол нь хэвлэгдэж, гэхдээ тодорхой хүрээнд л нэг жижигхэн хүрээнд танигдсан ч гэсэн бүгд энэ хамгийн гол зохиогчийн нэргүй байсан. Энэ орманууд нь. Тийм учраас Jane Austen гэх нэрийг анхны уншигчд нь мэдлгүй өнгөрцөн. Гэтэ ямар гоё орман байл гэж зүгээр бодсон боловч. Яг тэгэхээр эмэгтэй хүн зохиол бичиж ажил төрнө гэдэг чинь 18 дугаар зууны Англид баг шившигтэй явдал баг. Тийм учраас жинхэнэ зохиогчийн нэрийг өөрөө нууцлсан шалтгаан нь. Өөрөө нууцсан юм эсвэл нөгөө хэвлэх газар нууцлсан бүүмд. За зохиол бүтээлээ ингээд амжилт олно ч гэж санаагүй зөвхөн хэвлүүлэхийг л хүсэж исэн болохоор Остен 4 армаасаа хэдхэн зуун паунд яшиг болсон ба. Тэгсэн нас барсныхаа дараа уншигчдын гарт хүрсэн Нортон Грэби тэгээ ятгалаг гэд сүүлийн 2 орман ч гэсэн мөн өөрийнх нь нэргүй бас хэвлэгдсэн ба. Харин 1833 онд Ричард Бентлиг их хэвлэн нийтлэгч бүх 6 орманыг нь яг өөрийнх нь нэр устдаа цуурлаар хэвлж игснээс хойш Jane Austen-ы нэр өнд бүр тасралтгүй өссөн. Өдгөө Jane Austen ном бүтээл нь хамгийн олон сая хувь зарагдсан. Хамгийн их танигдсан. Номууд нь хамгийн олон хэлээр орчуулагдсан байнга хэвлэгдэх зохиолтын нэг болсон. Ялангуяа бүр 1990-ад оноос хойш бол бүр Jane Austen-ы зохиолуудаар хийсэн хит хитэн дэлгэцийн бүтээл гарсан, кинод гарсан шүү дээ. Ингээд шинэ мягны залуус хүрэл байлдан дагуулж байна. Ийм байт юм байна нөгөө хэдий бид ингээд нас орсныхаа дараа алдаршсан гэд харамс жоохон юм өрөвдөлтөй юм шиг юм ярьж байгаа мөртлөө бидний нөгөө сайн мэдх эрхэм хүмүүс учраас ингээд огшоод ерөөсө гуниг төрдөг юм байна. Тий. Яг л ингээд мөнхөд амьдарч байгаа байхгүй тэр чинь. Тий. Тэр нь одоо ийм юм яраас имиж гэхвэл нас орох хүртэл хин ч ингээд нөгөө танихгүй мөртлөө нас барсан чинь ингээд нас барсан чинь мөнх амьдралтай болсон. Харин тий. Тий. Бүр бахархам тий. Гайхалтай. Бүтээл нь бүр ингээд мөнх амьдралцсан. За дараах нь хөөрхий. Анна Франк. Анна Франк охин бол Германы Франкфурт хотод тий еврей гэр бүлд төрж өссөн охин шүү дээ. Энэ Жуд. Өнөөрэ нэг хүн намайг Жуд гэж битгий хэлээдэ гэж яг битсэн байлээ. Би харин Жуд гэж бүр хэлмээр байгаа. Яг тэгэхээр одоо чинь 1001 ширнүүлгэр дээр Бямберийн чонгой орчуулга дээр бол Жуд л гэж гарч ийл. Тэгэхээр тэр мундаг эрхэм тэгж битсэн. Тийм шүү нэрээ. Хэлсэн бол би зүгээр Жуд дээрээ л Жуд дээрээ л тий. Тэгэж би Жуд гэдэг нь яг гоё санагдаад тий. За ингээд Анна Франкийн гэр бүл нөгөө Гитлерийн Герман засгийн эрхэнд 1933 онд гарч чаа штт. Тэнгүүт нь яг жилийн дараа болохоо байлаа гингүү те. Угаасаа болохоо байх нь тодорхой байсан. Тэнгүүт яг жилийн дараа 34 онд Нидерланд руу гэр бүлээр дөрвчгүй. Тэгээ Амстердам хотод амьдрах болсон ч гэсэн нацистууд чинь 1940 онд Нидерландыг 7 хоногийн дотор буулгаад авчихдаг байхгүй. Бараг эсэргүүцэлгүйгээр. Эсвэл дор нийцэлж амч. Тэгсэн эзэлсэн газар орон болгоныхоо нөө Жуд иргэдийг германчууд ч нөө хяхаж хавчна, баривчлан туун. Тэгээ эцэстээ хориг лагерт байж болсон. Тэгсэн Франкийн гэр бүл яасан гэхээр 1942 оны 7 дугаар сараас нууц баримт нуугдж амьдарч ирсэн ба. Ингээд тий. Эсвэл бүр ингээд чимээ нэр гарахгүй л яаж игээл нэг тураад өчггүй л амьдарч байгаа байхгүй. За дайнд усах гэдэг. Дайнд усахад одоо бүр 9 сар тутаа. Бараг тий нэг 9 сард төсчүүл дайнд усах гэдэг. Гэтэл 44 оны 8 сард бүгдээр баригдчихдэг хөрг. Ингээ Анна охин ээж эгчийн хамт Берген-Бельсен руу ингээд нөгөө юуж ачигдчихэ. Аав нь нөгөө Отто Франк нь болохоор Аушвицийн нөгөө аимшигтай хорих лагер руу ачигдчихэ. За ингээд гэтэл хэдэн сар амьд байгаад бид нар нөгөө аль газараа. Тэгсэн дайнд усахад 2 сар тутуу байхад Анна охин 15 наснда гидсний хижиг өвчнөр хорих лагерт насанд өгчтэй. Тэгсэн чинь ээж эгч хоёр нь яг араас нь хэдхэн хоногийн зайтай бас амьсгал хураацсан. Тэгэд аав нь хөрхий нөгөө хамгийн амар шоронд Аушвицийн тий хорих лагерт ганцаараа амьд үлдээд ингээд хөрхий 47 онд нөгөө баг охиныхоо өдрийн тэмдэглэлийг ном болгож эвлүүлсэн байхгүй. Ингээд Анна Франкийн одоо мөнхийн амьдралын эхэлсэн түүхтэй. Надад нэг гоё юм захиан байна бас. Тэгээд Анна Франкийн өдрийн тэмдэглэл ном болгодгоо тий. Бүх цаг үеийн хамгийн олон хувь зарагц хамгийн алдартай баримтат зохиол бас нийт бүр одоогийн байдлаар 70 гаруй хэлээр орчуулагдаад байгаа шүү дээ. Монгол хэлээр ч орчуулагдсан тий. Ингээд нацистуудын гарт амьдсан 6 сая гаруй жүүдүүдийн дуу хоолой болсон Анна Франкийг олон 10 жагсаалтанд 20 дугаар зууны 100 сод хүний нэгээр нэрлсний дотор
1999 онд Time сэтгүүлээс гаргасан 100-ны 100 чухал хүн жагсаалтын Баатрууд ба шүтээнүүд гэдэг хэсэгт түүнийг багтаасан байт. За орчуулагч Аминагийн орчуулгаар Анна Франкийн нэгэн захидлын одоо өдрийн тэмдэглэлийн хэсгээс нь бас хүргэе. Би энийг бас Анна Франк руу явъя гэж бодож байна гэдэг. 1943 оны 1-р сарын 30 ням гараг. Хайрт гэт юм. Би гэдэг хүн бие барьж чадхааргүй уурлах болоод байна. Гэхдээ энэ уураа хүнд ч мэддэхгүй байхыг хичээх юм. Заримдаа багтартлаа хашгичээж, дэвсэлж, ээжийг хүртэл сэгсрээ тавмаар болох юм. Ээж, Маргот, Дусэл, дааныхан болон аавын өдөөс ч гэсэн намайг та тайван байлгаад өгөөч, шүнжэнгөө дэрээ нуртал уйлж, сурамхийлгүй үдшийг өнгөрөх намайг ганцаарнг минь орхиод өглдөө. Та нараас энэ орчлон ертөнцөөс тонилоод өг хэмсэн. Та нар намайг хичнээн шаналж цөхөрж байгааг минь мэдэхгүй байна. Та нар миний сэтгэлийг хичнээн шархлуулж байгаагаа ойлгохгүй байна. Гэт ашгармаар болох юм. Тэдний намайг өрөвдөх, өгөөдхийг ганц ч мөч тэсвэрлэж чадахгүй. Тэр нь намайг зөвхөн уйлж унчхад л хүрэж байна. Бүгд л намайг үг хэлэх юм бол инээдтэй юм. Дуугаа суух юм бол увайгүй юм. Хэлсэнд нь хариулах юм бол өөллөө, сансан бодсноо хэлэх юм бол залхуурлаа, ядарснаа хэлвэл амиа бодлоо, санамсаргүй хоолноос илүү халбагдчих юм бол ховдголлоо гэх мэтээр өөлж гоочлох юм. Өдөржингөө л өөрийгөө тэсгүүе бэр хачаа амтан гэж хэлхийг сонсох юм. Тэр бүхнийг инээж ягаачгүй юм шиг дүр үзүүлэхээс би залхаж байна. Заримдаа намайг ингэж хүмүүст газуур хогддоггүй, энгийн хүн болгож өгөөч гэж бурхан залбирмаар болох юм. Тэр мэдээж бүтэхгүй л дээ. Миний бодгол бол байглаас заяагдсан юм. Өөрийгөө би гүн гүнзгий дотоод шаналгаагаа нуухын тулд тэднийг даган инээдэг. Би нэг өдөр нь хөөхий олон хитрхийн ялуурч маргааш нь гахаа нохотой хүрэн уралцаж хизээч чадахгүй. Нэг их гэгэрсэн биш ч гэсэн төвийг сахиж бодол санаагаа тас нуугаад яг л тэдний надад ханддаг шиг үл тоомсорлсон дүртэй байх нь зөв юм байна. Хэрвээ би чаддгал юм бол гэж үчижээ. Гүнэг тийм тий. За ингээд нас барсан дараа алдарсан 10 сод хүн. Дараагийн Франц Кафка. Одоогийн Чех улсын нийслэл Праг хотод герман хэлтэй гэр бүл төрсэн байна. За тэгээд энэ Франц Кафка бичиж төөрөвсөн бүхнийхээ ич бүр сууц зохиолч үү. Бичиж төөрөвсөн бүгднгийнхаа 90%-ыг өөртөө итгэлгүйгээс болоод өөрийн гараар шатаацсан. Тэгэхээр үлдсэн бид нар бараг 10% л буюу хэдхэн зохиолоор 20 дугаар зууны уран зохиолд бүр ийм тод мөрөн үлдээж модернист урсгалын суурийг тавьсан ирэх юм. Тэр 90% зүгээр гараад ирдэг бол нэрээ тий. Гайхалтай яа. Даан шатаацсан. Кафка өөрийгөө ийм хэмжээнд алдарсан чинээ зүүдлээчгүй байсан баг. Тэгээ амьд ахуйдаа хитгэн өгүүлэг туужаа одоо уран зохиолын сэтгүүлүүдэд хэсэгчлэн хэвлүүлсэн ч гэсэн уншигч шүүмжлэгчдийн анхаарлыг огт татаагүй байгаа. Ингээд Кафка 1923 онд зөвхөн зохиол бичиж амьдрахаар Берлин хот руу нүүсэн байгаа юм л да. Прагаас. Гэхдээ даанч ердөө яг дараа жил нь 40 наснда сүрийн өвчнөр өөд болсон. Тэгээ Кафкаыг бүр биеийн муудад нас барахаас өмнө те үлдсэн бүх гар бичмлээ найздаа өгöd занийг шатаагаад үгүй хийгээчээгээд дотны найз Макс Бродосыг хүссэн байхгүй. Тэгсэн Брод найз наваад за би шатаагаад өгье гэд. Тэг хөөрхөн өөдөлчин Кафка. Тэгсэн Макс Брод яасан гэхээр найзынхаа эцсийн хүсэлтийг биелүүлэхгүй харин жилийн дараа 1925 онд шүүх ажиллагаа гэдэг орманыг хэвлүүлжтэй. Ингэсэн чинь Кафка гэхнэр уран зохиолын ертөнцид үрд дуурсан төгтий. Кафкагийн бичлэгийн хэм маяг нь этгээ цонин бараг л хар дарсан зүүчиг тэр айц төгшүүртэй мэтлээ зочир үнэн өгүүлэмж нь хожмын хідэн 10 сэхэдэн мөн философтод гүн гүнзгий нөлөөсөн. Тэдний дотор те Хорхе одоо Борхес, Альберт Камю, Жан-Пол Сартр, Габриэл Гарсиа Маркес, Хосе Сарамаго, Харуки Мураками гэд одоо цаашаа бүр хідэн 10 үргэлжлэнэ. Энэ олон зохиолч түүнийг
бүр шүтэн биширдгээ хэлсэн. Кафкагийн нөлөөг бүр нөгөө эртнийтэй Данте, Пруст, Жойс нарынхтай бүр адилхан үздэг. Түүнийг уран зохиолын бүр гигантэн гэж одоо бүр өргөмжилдэг. Өдгөө Кафкагийн нэртэй музей, судалгааны төсөл хөтөлбөр, уран зохиолын нийгэмлэг бүр Кафка гэдэг солир хүртэл байгаа шүү дээ. Олон улсад хамгийн нэрмэттэй уран зохиолын дээд чагналын нэг болох Франц Кафкагийн нэрэмжит чагналыг бүр Пракотын захиргаа 2001 оноос хойш жил бүр шилдэг зохиолчдод олгодог болсон. Ингэж тэгээд шатаагаад тий мөнгө үлдсэн дээ Кафка минь. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад үлдсэн 3 нэл. За манайхан ажиллаа тараад хичээл номдоо явахдаа ч юм уу дэлгүүр ордог л бол тантай маш ойрхон үйлчлэгийг бид хэлэх гэж байна. За худалдаа эрхлэгчдийн ухаалаг таслах болох on time технологиг танилцуулах гэж байна. Тэгэхээр одоо дэлгүүр ажиллаулдаг ч юм уу те бизнес жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс маань анхаараарай. On time технологи гэдэг нь одоо 2016 оноос хойш одоо бараг 10 жил ингээд үйл ажиллагаа явуулж байгаамаа. Програм хангамжийн компани байгаа юм. Тэгэхээр on time үйлчилгээ таны төсөөлж байгаагаас ч одоо бидэнд ойрхон 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан одоо касын систем байдаг шүү дээ те. Тэнд л on time яваад гэсэн үг. Тэгэхээр бидэнд маш ойрхон үйлчилгээ. За on time-ыг сонгож та энэ касын машина on time програмтай болгосноор ямар даваа талтай юм бэ гэхээр за ихэнх энэ програмууд дэлгүүрүүдийн одоо нөгөө нэг шимтгэл авдаг нь 1% байт юм байна. On time-ыг сонгох юм бол 1.6. Тэгэхээр та за ойролцоогоор та нэг сард 30 сая төгрөгийн ч юм уу орлоготой байлаа гэж бодъё. Тэглэхэд та сарда 400 мянган төгрөгийг ойролцоогоор те жилдээ 4.5 сая төгрөг ч юм уу хэмнэх боломжтой. On time-ын санал болгож байгаа ийм банкны карт уншигч энэ банкны карт уншигчийг ашигласнаар та ийм гой бодит хэмнэлтийг өөртөө баг хоригдлол болгоод ашиглаж болох боломжтой байгаа шүү. 2024 оноос эхлээд ийм банктай хамтраад ийм гой үйлчлэгээ хэрэгжүүлж байгаа. За дараагийн үйлчлэгээ нь бас нэг үйлчлэгээ нь энэ юу вэ гэхээр on time-ыг сүүлийн 6 сар та хэрвээ сонгоод хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөний зээлийг 100% онлайнаар олгоно. Бүр тэгээд та ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүй байгаа газраас авах боломжтой. On time-ийн хэрэглэгч бол яг одоо App Store юм уу Play Store-оос ийм бизнес гэж хайгаад эсвэл одоо дэлгэцэн дээр байгаа QR кодыг уншуулаад аппликейшнийг татаад ийм банкныхаа нэвтрэх нэр нууц зүгээрээ нэвтрээд тэгээд энэ бизнес эрхээ зээлийн эрхээ шалгаад үзээрэй та. On time-ийн хэрэглэгч болохыг хүсэх юм бол Facebook дээр on time гэдэг одоо пэйж хуудас байгаа. За эсвэл одоо Сүхбаатар 4-8 дугаар хороо Централ Таврын 708 тоотоос та ирээд лавлж болно. 77 77 34 44 утасны дугаараар нь бас лавлж болно. Тэгэхээр дэлгүүр 6-8 нэрийн дэлгүүр ажилуулдаг, бизнес эрхэлдэг. За бидний одоо хэрэгцээг хангаж ажилдаг энэ хүмүүст маань хандсан ийм гоё урамшуулал боломж байна шүү манайхаа. За баярлалаа. Нэрээ өстой хэрэгтэй мэнэ. За нас барсны дараа алдарсан. Галилей. Бидний агуу Галилео Галилей. Орчин цагийн одон орон судлал, орчин цагийн физик, орчин цагийн шинжилгээ ухааны туршилтын ухааны эцэг. Ерөөс л орчин үеийн шинжилгээ ухааны эцэг. Галилей амьд ахуйдад олон түм таньдгүйсэн. Зөвхөн эрдмийн хүрээнд болон сүм хий техникийн дунд л алдартай байсан. Зөв алдартай аж ахуйн танигдсан. Энд чинь католик сүм хийтэй тэрсэлцэн папламтай гэсэн. Тэрс үдэлтэн гихцэн. Хоёул ярьжсэн тий. Үзэл бодлосоо няцаж байж бүр ингээд амьд үлдсэн нөхөр шүү дээ. Тэгэд яг юу болсон гэхээр эн чинь нөгөө нэг номон дээр папламыг доош нийцсэн. Яасан гэхээр паплам 6 дугаар Александр гэдэг баг шүү. Энэ Галилей ч өөр нөгөө Ватиканд өөр бас байдаг гэсэн байхгүй. Тэгээ өөр ингэсэн ингээ өрөө мөрөөтэй. Тэнцэнэ нөгөө дуран аваагаа анх хийчихэд тэг ингээл харж идэх сар марлуу харж идэг. Тэнгүүд паплам бас тэрэндэн дуртай хоёул хамт харилдаг гэд өрөөнд норж ирээд тэгээд нөгөө сар руу хараал тий. Тэгтээ паплам яадаг гэсэн Галилеяс амар их юм асуудаг гэсэн. Тэгтэн Галилей хариулдаг гэсэн. Тэгэд Галилей нэг ном бичсэн байхгүй. Тэр ном дээр яасан гэхээр нэг тэнэг хүн нэг эрдэмтээс дандаа ном нөгөө юм асуудаг. Тэр нь Александр байхгүй. Тэгээд мэдээж тэр нь Павловын чихэнд хүрчгүй байхад тэгээд энийг шийтгцэн. Яасан гэхээр 9 жил гэрээ өрөөнд байлгаад амьсгал хураатална. Тэгээд Галилейг өөд туснаас хойш харин 76 жилийн дараа буюу 1718 онд нөгөө Галилейгийн ямар нэгэн номонд одоо хэвлэхийг хориглоно гэдэг хориг тавьсан маа штэ. 76 жилийн дараа тэр тавьсан хоригийг нь Флоренц хот цуцалж байгаа.
Тэгээд эн чинь Галилеч нөгөө мэдээж дэлхий төвт үзлийг буюу яг үнний талд байгаа шүү дээ. Тэгсэн нарт төвт үзлийг дэмжсэн мэдээж нарт төвт нөгөө байх ёстой шүү дээ. За. Тэгэхгүй сүм мэдж болох дэлхий төвтөө гэж хэлсэн шүү дээ. Аа за. Тэгэхэд нөгөө Коперник ч юм уу Галилеч юм чинь үгүй нар голтой байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн нар төвт үзлийг дэмжсэн альва эрдмийн ажлыг сурчлан таниулахгүй байх тийм ерөнхий хориг гэдэг байхгүй байсан. Аа за. Ватиканы зүгээс. Тэгсэн Ромын католик сүмийнхэн Галилег нас барснаас бүр 116 жилийн дараа буюу 1758 онд л энэ хоригоо цуцалж байгаа шүү дээ. Сод эрдэмтэн байсныг нь ажиглаад судалгааны ажлууд нь үнэхээр гоц бүтээл байсныг нь харин бүр 19-р зууны ихээр л бүх нийтээр хүлээмжширч католик сүмийн тэргүүн буюу Павлом Галилег тэрс үзэлтэн хэмээн шийдгсэн буруу үйлдэл байсныг бүр 359 жилийн дараа буюу 1992 онд л Ватикан албан ёсоор өөрсдөө хүлээмжширсэн. Яг 92 онд хүлээмжширсэн гэхээр 1992 он гэдэг бол энэ чинь хэдэн жил юм нэ? 92 он 33 33 33 жил юм. жилийн өмнө Ватикан 1992 онд албан ёсоор дэлхийн нарыг тойрд юм байна гэдэг хүлээмжширсэн. Марц гоё шүү дээ. Харин Тэнгэр огторгоор дуран аваа чиглүүлж дэлхийн ганц дагуулах сар мөн бархас байдгийн тэр олон дагуулыг тий нарийн ажигласан түүхэнд анхны хүн болсных нь 400 жилийн тэр тэг шог тохиолдуулаад нэгдсэн үндэсний байгууллагаас 2009 оныг олон улсын одоо орон судлалын жил болгон тэмдэглэсэн түүхтэй. Яг тэр яг 400 жилийн өмнө Галилей бархас байдгийн дагуулыг харсан байхгүй. Дуран аваагаар тэр зүгээр харахтаа энэ яагаад гайхамшиг гэдэг нь гол нь энэ. Дэлхий төвт гэхэр чинь дэлхийг бүгд тойрж иргэн. Нар тойрж иргэн, сар тойрж иргэн. Энэ ангарах, сугар, бод бүгд дэлхийг тойрно. Дэлхий бол төв. Яг л бурхан дэлхийг төв болгож бүтээсэн. Бурхан бол тэгэхээр цор ганц. Дэлхий бол харин ертөнцийн төв гэдэг Үзэлтэй байсан. За тэгсэн чинь дуран аваараа бархас үедээ харчаа штэ. Бархас үед хөдөлж байна. Гэтэ эн чинь ер нь бол нар яг голдоо байгаа гэдгийг бид нэр энгийн нүдээр нь хараад тооцоолох юм боломжгүй шахав шүү дээ. Дэлхий төвдөл байгаа юм шиг бид нар санагдсан шүү дээ. Хамгийн гол нь яасан гэхээр бархас үед рүү дуран аваа чиглүүлсэн чинь бархас байдыг тойроод 4 сар байсан байхгүй юу? Ганимед, Европа, Калиста тэ нөгөөд нь юу лээ? Аяа. Энэ 4 харагдсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь бархас байж гисэн тэр 4 сарны хувьд төв нь байхгүй. Тэгэхээр чинь бүгд дэлхийг тойрох ёстой л өөр нэг хэдэн сарууд чинь бархас байдыг тойроод ирж шít. Эн чинь шашинд маш хүчтэй цохилдог байхгүй. Тэгээд зүгээр эн чинь дуран аваа бүтээсний ч биш те. Эн чинь шинжлэх ухаан одоо байж байгаа. Шинжлэх ухаан ялнаа. Одоо шинжлэх ухааны ирүү биш үү гэж одоо те. Та нар итгэл бишрлэл хариуц. Бити шинжлэх ухаан руу хуруугаар одоо дүр гэдэг энэ цохилдог байхгүй. Гайхалтай. 400 жилийн өмнө бодсон шүү дээ. За дараагийн нас барсны дараа алдарсан хүн бол Эмили Диккенсон. Уолт Уитмен гэж зохиолч байдаг Америк. Түүнийг бол Америкийн яруу нэрийн эцэг гэж хэрэг үзэх юм бол их нь бол гарцаагүй Эмили Диккенсон гэдэг үг байд. Амьдралынхаа ихэнх хэсгийг гэрээсээ гаралгүй зожиг ганцаардмал өнгөрөөсөн энэ бүсгүй 55 наслахтаа 1800 гаруй шүлэг бичсэн. Гэхдээ энэ 1800 шүлгээс ердөө 10-ыг нь амьд зэрүүндээ хэвлүүлсэн. Ястаа сайн юм. Харин түүнийг бүр ийм бүтээл төрөл арвинтай яруу найрч гэдгийг нь гэр бүлийнх нь хүртэл мэдээгүй гэж байна шүү дээ. Тэгсэн охин дүүн нас барсныхан дараа бичгийн ширээнийх нөгөө шургуулга тэгээ цойртой жижигхэн авдар гэдэг тэднийг онгойлгоод үтсэн чинь 40 тэмдэглэлийн дэвтэр. Нэг бүрчлэн хуудас солгоно 10 өргөө бичгтэй. Шүлэгний яруу найрагт 40 тэмдэглэлийн дэвтэр болж нэмэх нь зай завсаргүй шүлэг бичсэн хэдэн зуун хуудас цаас болт. Ингээд охин дүүн энэ бүгдийг олсноор Диккенсны мөнхийн амьдрал эхэлж. Түүний шүлгийн анхны төвөр 1890 онд уншигчдын хүртэл болсон бол яруу найргийн бүрийн эмтгэл нь 1955 онд хэлэгдэж. Өдгөө Эмили Диккенсны ганц англи хэлтний төдийгүй модернист яруу найргийн түүч болсон уран бүтээлчийн нэг тооцоос гадна бүх цаг үеийн хамгийн гоц хинтэй ч айлтгамгүй сэтгэлгээний яруу найрагчдын нэг байжээ гэж үздэг. За хоёрт нь хамгийн сүүлийнх нь 10 дахь нь. За.
За би чамд нэг түүх ярьж гинэ. Би өөрлөгөө. Саяхан би сонгодог хөгжим гэдэг нөгөө нэвтрүүлгээр ярьж ирсэн. Яасан гэхээр энэ дээр үед бас явдал ш. Францын нэг хөгжимчин байхгүй Маршан гэдэг. Тэр болохоор ингээд ер нь Европт ингээд байгаа бүх хөгжимчдийн хамгийн мундаг нь ингээд тоглоно гэж хэвээр бүр гайхалтай. Тэгэд өөрийгөө ер нь сайн хөгжимчин гэж бодсон болгонтой дүүл хийгээд энэ зүгээр цэвэр бүгдийг ингээд нөө ялдаг. Тэг ийм дүүл маш их болдог байсан ба. Тэгсэн чинь Германд Йохан Себастьян Бах гэдэг зүгээр нэг хөгжимчин хүн байхгүй. Тэг хинч танихгүй зэрэг баг. Тэгсэн нөгөө Маршан чинь энэ Бах гэдэг энэ залуу үнэхээр мундаг тийм хөгжимчин гинэгээ сонсчод бас ингэ дүэл дуудчихгүй. За хоёулаа үзэлцээгээд. Бах ч юм болохоор юу их гэдэг шүү дээ. Эн чинь бас өөрөө нэг танил болох хэрэгтэй байгаа даа шүү дээ. Амьдрал нь бол Бахыг бол хангалуун шүү. Хаач ч нөгөө арт түмэн танихгүй болохоос язгуурчнууд болохоор мэддэг байсан. Тэгээд их сайн цалиу гэдгсэн. Тийм учраас нөгөө язгуурчнууд бол тань. За тэгсэн Бах зөвшөөрсөн. За ингээд энэ хоёрын тулаан болох чинь гэдгийг тэгсэн чинь Германд болох гэдэг шүү дээ. Германчууд чинь за энэ Францыг одоо буулгаж авна гэж чинь германчууд үстэй сайхан боломж авахгүй болно. Тэгээд үстэй Германд аяараа за энэ Бах энийг ялчаасаа гэж бодоод тэгсэн энийг Пош эзэн хаан мэдчихэд Пош эзэн хаан айлчилж ирдэ. Үзгээд ирсэн бүр. Захил. Тэгэхэрч бүр олон улсын одоо бүр төр засгийн өдөртгөө төрс сонирхож байгаа сүрхийн ялгыг бүр. Тэгсэн Луи Маршан за ямар ч ирсэн юм чинь ингээд өөрхөн концертыг тоглож байгаа. Ингээд нөгөө тэр дүүлээс өмнө дүүл нь болох болоогүй маргааш ч нөгөө төр болох юм. Тэгсэн ингээд өөрөх нь ингээд концертыг тоглоод өөрөө төгөлдрөөрөө дараалтай тэнцчээстэй хуйлруулж байгаа шүү дээ. Тэгсэн тэр тоглолтын мэдээж нөгөө Пош эзэн хаан ч үзэж байгаа шүү дээ. Гэтэ Пош эзэн хаан Бахыг дуудчихдаг байхгүй. Чи Сэмэрхэ ороод ир. Зүгээр чи дүүл хийх чам хүний бас харчихгүй гэд. Тэгэхээр Бах ингээд Сэмэр нуугдсан Маршан нөгөө Бахыг байгаа гэж мэдхгүй. Тэгээд нөгөө концертод тоглож байгаад завсарлаж байгаа шүү дээ. Тэгээд завсарлсан чинь Пош эзэн хаан үг гэлдэг байхгүй. Яг үтер чинь эзэн хаан чинь дуртай үедээ үг гэлхий хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр нь Маршан тандаад нөгөө маргааш чамтай дүүл хийж байгаа Йохан Себастьян Бах энэ залуу ирсэн байна. Тэ Бахын одоо хэрхэн ингэ тоглохыг хэдүүлээ бас харъя л та гэдэг байхгүй. Тэгсэн чинь Маршан өрсөлдөгчөө бас харчий гэж бодоод тэгэл та гэдэг байхгүй. Тэгсэн чинь Бах гарч ирсэн ээ. Сая Маршаны концерт болсон шүү дээ. Тоглолт болсон шүү дээ. Өөрөх нь бүтээлээд Маршан тоглосон гэсэн үг шүү дээ. Тэгсэн нэг л удаа сонсон баа шүү дээ. Бах тэнгүүтээ яг тэр өөрөх нь зохиосон юмыг ямар ч алдаа мадаггүйгээр тоглохоос үл барам. Тэрийг нь тоглохдоо илүү тийм хэцүү техникээр бүр ингээд байж боломгүй амар хачин бүр ингээд Маршаны хувьд бүр хүний санаанд оргүй гоё техникээр тоглолцдог байхгүй. Тэгсэн чинь Маршан энэ үнэхээр бас мундаг залуу байх шүү гэж бодонгуудаа ингэдэ. За хоёулаа тэгвэл хин илүү нот сайн уншдгаа үзье гэдэг байхгүй. Нот сайн уншдаг нь шууд ингээд маш хэцүү ингээд нөгөө тэр тоглох одоо нотыг тавьж байгаа шууд хараа шууд тоглоно гэсэн үг шүү дээ. Гэтэ зүгээр алдаа мадаггүй ш. Тэр чинь бүр их гоё сэтгэл хөдлөм тоглох хэрэгтэй шүү дээ. Тэнгүүтээ өөрийнхөө хамгийн хэцүү бүр яг тоглоход өөрөө мундаг төгөлдөр урччихсан зохиол бүтээлэн ч маш хэцүү шүү дээ. Хамгийн хэцүү гэдэг нөгөө ноото ингээд цүнхээ уучаад олоод Бах төгдөг байхгүй. Тэгсэн чи Бах яасан гэж нөгөөдг нь тоглохдоо ноот нөгөө буруу харуулж байгаа тоглолцдог байхгүй. За ингээд бүр дуусаа гэсэн үг. Яа тэгвэл зодож юм шүү дээ. Байн гэдэг нөгөө талаас нь шүү дээ. Апн. Үгүй Анап. Чи ингээд бүтэн орманыг ингээд хойдлоос нь тэгэхэд ямар ч гацхгүй юм шиг нэг бодлоо. Ялангуяа амар хэцүүг өгчөд байгаа шүү дээ уг нь. Яа. Саксуул гэж хэлээ да. Тэгээд за маргааш нь нөгөө дүүл болгоч. Дүүл болох хэрэг байна. Гэхдээ дүүл болгоч. Нөгөө Пош эзэн хаан чинь хүлээж байгаа. Арт түмэн хүлээж байгаа. Германы арт түмэн хүлээж байгаа. Тийм. Йохан Себастьян Бах ингээд хүлээгээд гэтэл Маршаны зарлах хурж ирээд Маршан өнөө өглөө Франц руу явцсан гэдэг. Тий. Гэхдээ энэ би юу хэлэх гээд нэхэр энэ зүгээр түүх нь одоо бид нар мэдэн штэ. Тухайн үед Бахыг хинч мэдээгүй байсараад нас орсон юм аа бас. Тэгэхээр энэ жагсаалтанд багтсан бусад хүнтэй харьцуулахад Бах бол амьд ахуйда тодорхой хүрээнд л танигдаад байсан ч гэсэн хөгжимчд болон жирийн сонсогч түүнийг зөвхөн органч нэг сайн төгөлдрөөрч явах бадралт бишгүүрч гэдгээр нь л мэдчихэ. Бадралт бишгүүр гэдэг чинь органик хэлж. 10 наснда бүтэн өнчирч үлдсэн Бах. Тэгээд
Яасан гэхээр баг бахта ингээд нөгөө ах нь ингээд түүнд ингээд төгөлдүр заадаг гэсэн юм. Ингээд ер нь хөгжим хичээл. Тэгсэн чинь тэрийг нь сурчаад өшөө юм сурмаар байдаг. Тэгсэн чинь ах нь яг дис дараатай байх хэрэгтэй гэж бодоод ингээд дараагийн юм заахгүй ингээд тэгээд тэгсэн чинь гэрт нь ингээд амар гой хөгжмийн ноцтой тийм бүхлүүт ингээд амар зузаан ном байдаг гэсэн юм. Нөгөөдхөө гол нөгөө баахт өгдөг. Яг бол цаг нь болов гэдэг. Тэгээ баах болохоор шүн ингэж юу яагаад нөгөөдхөө хулгайлаад тэгээд нөгөө цонхны гэрэлд нөгөө ахагаас ирчвэгээд сарны гэрэл мэрэлд нөгөөдхөө ингээд хуулаад тэгээ нууцаар хуулж амгуудаа өөрөө тэр буцаж нөгөө номыг авчтай амгуудаа өөрхөн тэр хуулсан юмыг сэмэрхэн нуугаад тэгээ ах махыг ажилдаа амгууд өөрөө тэрийгэ тоглож магалдаг байсан. Гол нь энэс болоод хараа нь буцчихдаг байхгүй. За ингээд цаа чин сүмийн хөгжимчнөөс гадна хөгжмийн багш бүр хөгжмийн засварчнаар хүртэл ажиллаж байсан. Яг тэгвэл органик баах шиг сайн мэддэг хүн байг. Орган гэдэг чинь компьютер шиг амар төвөгтэй хөгжим баггүй юу? Баах ихэс дээдсийн өмнө хүртэл тоглож байсан ч гэсэн амьдтай жирийн хөгжимчнөөс илүү танигдлагүй усаар 65 настай нөгөө багтаа ясан тэр нүдэнд муудсан гэсэн шүү дээ. Тэгсэн 65 настай нүдэндээ хэлгсэн мис ажилбархан шарах үгдэрснээс болоод амьсгал гарацсан өргөө. Харин хөгжмийн зохиолууд нь Баахыг нас барснаас 80 жилийн дараа бүр 1830-аад оноос л олон түмэнд танигдчихсан ба. Үүнд хэн нөлөөсөн гэхээр Английн орган хөгжимчин Самуэль Уэсли, мөн Германы хөгжмийн зохиолч Феликс Менделсон нар хамгийн их нөлөөсөн. Феликс Менделсны чи нэг аяг маш сайн мэднэ. Тийм бэ. Өрмө марш. Энд нэг Английн нэг юу лээ хаан хатаа хоёр ингээ хурмаа хийсэн чинь Менделсон түндэн зориулж бараг зохиосон баг шүү. Тийм буруу санааг бол. Тэгэхээр энэ Менделсон энэ Баахын концерт тоглодог байхгүй бүр 1829 онд. Бүр Баахын бүтээлэр нь бүр тийм дан тоглолт хийсэн. Тэгэхээр Баахын төдийгүй барокко хөгжмийн хожуу үеийн бүтээл төрөлүүдийг таниулан алдаршуулахад энэ Менделсон үнэхээр том үр гүйцэтгсэн. Ингээд 19-р зууны сүүлэхэд Баахын хид хид намтар хэвлэгсний дээр үр хүүхдүүдэд нь өвлөгдөн үлдсэн энэ тэндээс олцсон баг бүх бүтээл нь баг олцсон. Хамгийн гоё нь. Тэр нь мянгаад зохиол гэсэн үг. Маш юм чи нөгөө Моцарт Баах эднэр чинь их тий бүр их мундаг хүмүүс шүү дээ. Мянгаар үлдвэрлсэн. Бүр өдөрт 10 зохиол тийм байшин. Гайхаад тий. Тэгс мөртл бүгд гоё. Ингээд үүнээс хойш Баахын зохиолууд улам бүр алдаршиж 20 дугаар зуунд олон зуун бүтээлд цомог болон төгснөр өдгөө түүнийг бүх цаг үеийн хөгжмийн хамгийн агуу зохиолч нэг гэдэг. Хөгжим судлаачид бие үсэг буюу Баах, Бетховен, Брамс гэд энэ гурыг өрний хөгжмийн агуу гурван бие буюу ариун гурал гэж нэрлэдэг юм. Ямар юун дээр лээ дээ. Нэг сайтнаас мянганы шилдэг хөгжмийн зохиолч нэгтэн Баах орж илаа шүү дээ. Хоёрт Моцарт, гуравт Бетховен гэх мэт. Гэтэ тэр чинь тухайн сайтын үзмжээр л дээ. Гэтэл энэ чинь тий гоё яана. Өстө үнэхээр л нөгөө багтал төрөөд нөгөө бүх хүний мэдж байгаа ийм гоё бүр хизээч мартдаг хичнээн жил дахиад яригдахыг мэдэхгүй те ийм хүмүүс болохоор ингээд нас марцсан юм яриад тахтал инээ төрөөд идэм байна. Мөнхөд амьдч байгаа. Харин тий. За баярлалаа. Маш сонирхолтой байлаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдгүй од мөндөр сууг үзэх сонсогчид та бүхэндээ Адр Андар нэвтрүүлгээ хөрвүүлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телевизээр хүлээв сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүнс нь эм нь хүнс байвал зохистой ураатай Хималая брендийн албан ёсны дистрибьютор Цахиур төмөр компани замаа худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи дэмжиж ажиллалаа. Студид Зандаа Хөцөнгөл арнаар байлаа. Дараагийн нэвтрүүлгээрээ уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэтчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.